Өгсөн 2 таг хасаад гарсан хариугаа хялбарчилж холимог тодорхойлго. Үүнийг бид 2 аргаар бодож болно. Эхлээд өгсөн тоо тус бүрийг засагдах боторхой болгоод үллийг гүйцэтгэнэ. Эсвэл шууд бүхлээс нь бүхлийг боторхойгоос нь боторхойг нь хасч болно. Хэрвээ эдгээрийг засагдах боторхой болгоно гэвэл эхлээд 8 бүхэл 3-ны 2-ыг засагдах боторхой болгоё. Хуваарт нь 3, хүрдүрт нь 3, 8, 24, 2-ыг нэмээд 26. 8 бүхэл 3-ны 2 нь 3-ны 26 болно. Харин 5 бүхэл 6-ны 5-ыг шилжүүлбэл хуваарт нь 6, 6-ны 5-ын 30, 5-ыг нэмээд 35. Ингээд 6-ны 35 болно. Одоо эдгээрийг хасахын тулд ерөнхий хуваарийг нь олох хэрэгтэй. 3 ба 6 нь хоёулаа 6-гийн хуваагч болно. 3 ба 6-гийн хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 6 юм. Иймд бутархаануудыг 6 хуваарт болгоё. 3-ны 26-гийн 3-ыг 6 олохын тулд хүрдүүр хуваар тус бүрийг нь 2-оор үржүүлэх хэрэгтэй. 26-г 2-оор үржүүлээд 52, 6-ны 52-оос хасах нь үүнийг бид өөрчлөх шаардлага байхгүй. Хуваар нь 6 байгаа. Тэнцүү 52-оос хасах нь 35. Тэнцүү үдвэ. 35 дээр 5-ыг нэмбэл 40 болно. 15-ыг нэмбэл 50 болно. Тэгээд дахиад 2-ыг нэмнэ. Иймд энэ нь 17 болно. Энэ бол 6-ны 17. Энэ бол засагдах боторхой. Үүнийг одоо холимог боторхой болгоё. 6 нь 17-д хэд удаа багтах вэ? 6 2-ын 12, 3 6 18 их байна. Иймд 2 удаа багтана. 2 удаа аваад цаана нь 5 үлдэгдэл гарна. 17-оос хасах нь 12, тэнцүү 5. 17-г 6-д хуваавал 2 гараад 5 үлдэнэ. Иймд 2 бүхэл 6-ны 5 болно. Ингээд гүцээ. Энэ бол засагдах боторхойгоор бодсон арга юм. Ямар ч тооны хувьд энэ аргыг ашиглаж болно. Зарим үед энэ хялбар байна, зарим үед энэ хэцүү ч гэж болно. Гэхдээ ямар ч л байсан хариу нь бол зөв гарна. Одоо нөгөө аргаар нь бодъё. Бүхэл ба боторхой хэсгүүдийг тус тусад нь авч үзье. Эхлээд 8-аас 5-ыг хасна. Үнийг хий. 8-аас хасах нь 5. Энэ нь бүхлээс бүхлийг хасж байна. Үүн дээр 3-ны 2-оос 6-ны 5-ыг хасныг нэмнэ. 8-аас хасах нь 5, тэнцүү 3. Тэгээд дараа нь энэ нэлээд сонирхолтой байна. За үүнийг олцгоё. Өөр өнгө ашиглая. Бид ерөнхий хуваарийг нь олох хэрэгтэй. Гэхдээ өмнө нь 3 ба 6-гийн хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 6 байна гэдгийг олсон учраас 2 боторхой хуваарийг 6 олгоно. 6-ны 5 нь угаасаа 6 хуваартай байна. Иймд ямар нэгэн үйлдэл хийх шаардлага байхгүй. Харин 3-ыг нь 6 олохын тулд 2-оор үржүүлнэ. Ингэхдээ хүрдүрт байгаа 2-ыг бас 2-оор үржүүлэх ёстой. 2 2-ын 4. Ингээд 6-ны 4-өөс хасах нь 6-ны 5. Бид хараахан сөрөг тоо үзээгүй байгаа. Хэрвээ 4-өөс 5-ыг хасвал тгээс бага болно. Бид сөрөг тоо үзээгүй байгаа. Тийм учраас бид бүхэл хэсгээс нь зээлэх хэрэгтэй болж байна. Үүнийг 3 гэж хэлж болно. Жохон төвөгтэй юм. Энд жижиг зураас зурхгүй бол 2 арга холиод бодолж магадгүй. Ингээд 3 бол 2 дээр нэмэх нь 1 гэж бичлэггүйгээр 6-ны 6-ыг болно тийм ээ. 6-ны 6 буюу 1 дээр нэмэх нь 2 тэнцүү 3 гарна. Тэгээд эдгээрийг нэмээд дараа нь хасах үйлдэлээ хийн. За юу болохыг харъя. 6-ны 6 дээр 6-ны 4-ийг нэмээд 6-ны 5-ыг хасна. Ингэвэл эерэг тоо гарах болно. Энэ нь 2 болсон. Энэ бол 2 дээр нэмэх нь тэгээд хуваах нь 6 дээр нэмэх нь 4, хасах нь 5. Энэ хэд гарах вэ? 2 бүхэл тэгээд хэдийг хуваах нь 6 авах вэ? 6 дээр нэмэх нь 4 нь тэнцүү 10, хасах нь 5, тэнцүү 5 болно. Ингээд 2 бүхэл 6-ны 5. Өмнөх аргаар батхад яг ийм хариу гарсан.